Эдийн засгийн тойм нэвтрүүлгийнхаа өмнөх дугаарт бид Дархан уулын аймагт зохион байгуулагдсан олон улсын эдийн засгийн форумын талаар чухам ямар зорилготой ямар форум зохион байгуулагдав, юу хэлэлцэв, ямар гарч шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнөх хөрөнгө оруулалтыг хэрхэн татав гэдгийг бид үзүүлсэн байгаа. Харин энэ удаад Дархан уулын аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд за чухам эдийн засгийн чуулганд ямар төслүүдтэй оролцсон хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах арга замыг хэлэлцэв гэдэг нэвтрүүлгийг үзүүлэх юм. Ер нь олон улсын чанартай энэ томоохон хөрөнгө оруулалтын чуулганд яг тодорхой төслүүдийг бариад ийм төслүүд байд ийм ашигтай ажиллах юм ийм хэмжээний хөрөнгө оруулалт санхүүжилт шаардлагатай юм а гэдгийг бизнесийнхэн тайлагнаж чадсанаар онцлог байлаа. Ингээд ямар бизнесийнхэн ямар төсөл танилцуулав гэдгийг эдийн засгийн тойм нэвтрүүлэгтээ үзүүлье. Хөрөнгө оруулалтаа татаж чадвал Дархан төдийгүй нийслэл хотод болон бүх аймагт хэрэгжүүлж болохоор олон төсөл Дарханы хөгжил олон улсын чуулганы үеэр танилцуулагдсанаас бид санаа авч болох юм а. Тухайлбал оролцогчдын анхаарлыг хүчтэй татсан нэг төслийг танилцуулахад бүх төрлийн хатуу хог хаягдал болон экологийн тулгамдсан асуудал үүсгдэг нүүрсний үнсийг дахин боловсруулах замаар дизель түлш болон цахилгаан эрчим хүч гарган авах төсөл байлаа. Техник эдийн засгийн үндэслэл нь хийгдчихсэн, туршилтаа хийчихсэн уг төслийн технологи нь Японоос гаралтай бол өнөөдрийг хүртэл Япон, Солонгос, Хятад, Хонконг, Филиппин, Индонез, Болгар зэрэг оронд нэвтрүүлээд байгаа юм байна. Нийт 13 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хөрөнгө оруулалтаа 7 жилийн хугацаанд нөхнө гэсэн тооцоог хийжээ. Манай төсөл бол гол нь түүхэн эдийг бол ямар нэгэн тийм ангилах шаардлагагүйгээр боловсруулах боломжтой. Энэ яг өнөөгийн нөхцөлд зөвхөн Дархан уул аймаг гэлтгүй Монголын хэмжээнд бол хамгийн төвөрсөн ийм яг технологи гэж бид нар үзсэн учраас энэ технологиг сонгож ингэж төсөлтөөр хэрэгжүүлэх гэж байна. Гол нь түүхэн эдийг эхний байдлаар бутлаад анхан шатны боловсруулалтаа хийчээд үндсэн элементээр нь задлаад тэгээ эцсийн бүтээгдэхүүнээ боловсруулдаг юм онцлогтой. Эцсийн бүтээгдэхүүн нь бол шатхууны бүх төрлийн шатхуун байх боломжтой. Онгоцны түлш байж болно, дизель байж болно, бензин байж болно, керосин, этанолс байж болж байгаа. Бид яг бүхний хэлжинд Монголд хамгийн тохирсон, хамгийн боломжтой хэрэгцээтэй одоо шатхууны төрөл нь дизель байх юм байна гэдгээр дизель үйлдвэрлэж байгаа. Мөн бас дизелээс гадна маш тийм өндөр хэмт, өндөр даралтад ийм элементээр задлагч юм төхөөрөмж байгаа учраас тодорхой хэмжээний дулааны юм илүүдэл гардаг. Тэр илүүдэл дулааныг цахилгаанд хувиргаад цахилгаан үйлдвэрлэдэг. Бүх төрлийн хогийг адилхан боловсруулах боломжтой гэсэн үг. Ахуйн болон аж үйлдвэрийн зорилттой. Ерөнхийдөө гол түүхэн эд нь органик гаралтай юм түүхэн эд байдаг, байх ёстой. Тухайлбал нэр заавал юу вэ? Яг юм нэрээр нь яг юм бол хатуу хог хаягдал дотор болоод жишээлбэл нэгдүгээр ховнцор байж болж байгаа. Хүнсний хог хаягдал байж болж байгаа. Цаас картон тэ энэ бүх төрлийн даав бас байж болно. Яагаад гэвэл саяны хэлсэн миний хэлсэн түүхийд болохоор нүүрс төрөгч агуулдаг. Нүүрс төрөгчөөс эцсийн яг энэ дизелийг гаргах боломжтой байдаг. Харин бол төмөр юм уу, шил юм уу, эсвэл шаазан болоод өөр анханасаа нүүрс төрөгч агуулдаггүй учраас бид нар бол энийг тодорхой хэмжээнд эхний анхан шатныхаа боловсруулалтынхаа үеэр ангилаад ингээд тусгаарлаад тусна устгал хийгээд ингээд явна. Тухайлбал яг онцгой байршил шаардах уу? Эсвэл хогийн цэг дагаад барилчих юм уу? Яг онцгой байршил бол шаардахгүй. Гэтэ бид бол Дархан уул аймгийн Дархан сумын үйлдвэрийн оройнд байвал илүү тохиромжтой болов уу гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр бид үсттэйгээ илүү ойрхон дээр нь үйлдвэрлэсэн сахилгаанаа бас шууд нийлүүлэхэд хамгийн тохиромжтой. Хэдийн хэмжээний хог боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барьж болох уу? Эхний ээлжинд бид нар нэг 20 тонн хоногт боловсруулах хүчин чадалтай юм үйлдвэр ашиглалтанд оруулах гэдэг ингээд төлөвлөлөд ажиллаа явж байгаа. Дараагийн шатнд 100 тонн боловсруулах хэмжээний хүртэл ингээд үргэлжлүүлээд явна. Нийтдээ тэгэхээр 120 тонн боловсруулах, хоногт боловсруулах ийм хүчин чадалтай болох юм. Түүхэн эдийн хувьд бол ерөнхийдөө хүрэлцээтэй. Улаанбаатар хотод тухайлбал байгуулах боломж байгаа мó?
Хамгийн гол нь Дархан уул аймгийн өөрийн ховгных нь тэр бүтцэн бас хотынхтай харьцуулахад арай илүү одоо органик тийм шин чанар илүү агуулсан тийм хөвний бүтцтэй юм байлаа. Тэгээд судалгаагаар үзэхэд бол хотод жишээлбэл нэг хүн дунджаар 800 г хог гаргадаг байхад Дархан хотын иргэд бол 1.2-оос 2 кг гаргаж байгаа. Дархан уул аймаг нь хөдөө аж ахуйн гол түшиц нутгийн хувьд мах сүү боловсруулах үйлдвэрүүд ч олноор байгуулагдж байна. Чуулганд Polycom компани танилцуулсан сүүний төслөөс харахад хоногтой 30 тонн шингэн сүү боловсруулж дотоодын хэрэглээний импортын хуурай сүүний 20%-ийг үйлдвэрлэх боломжтой. Сүү нийлүүлэгч фермерүүдийг бий болгоход Европын сэргээн босголт хөгжлийн банкны зүгээс дэмжлэг үзүүлэхээр болсон. Үйлдвэрлэлээ өргөжүүлснээр 2020 оноос хүүхдийн сүүн тижэл үйлдвэрлэх зорилт тавьжээ. Харин махны үйлдвэрийн тухайд экспортыг гол зорилгоо болгожээ. Яг одоогийн байгаа малын бүтцээр үзэх юм бол одоо нэг мал бол 6% экспортын нөөц байгаа гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр энэ экспортын нөөцийг яаж бий болгох вэ? Тэгэхээр нийт Монголын малын одоо 43% их мал, 34% төл мал, 18% дотоодод хэрэгжилж байна. Тэгээд цаана 6% байна. Тэгвэл бидний 34% одоо төл малыг одоо эргэлтэнд оруулах тухай ярьж байгаа. Тэгээ энэ дээр бол бид нар маш олон жил ажиллаж байгаа. 98 оноос хойш бид нар ажиллаж байгаа. За сүүлийн хэдэн жил бол бид нар одоо тижээлийн одоо бий болгосон инновац маягийн. Тэгэхээр энэ тижээлийг ашиглаад бэлчээрийн мал аж ахуй дээр яаж үр ашигтай болох тухай энэ төслийг бид нар ярьж байгаа. Тэгээ энэ дээр бол одоо маш их боломж, маш их одоо мөнгийг одоо Монголд оруулж ирэх ийм төсөл одоо бид нар танилцуулж байгаа. Хаанхын хөрөнгө оруулалт төлөхөө сонирхож байна. Яг ер нь одоо хятад Орос бол хоёулаа л махны том хэрэглэгч. Одоо хамгийн их махыг дэлхийд импортоор авж байна. Тэгэхээр гол нь яагаад энэ махны бизнес одоо болохгүй вэ гэхээр бид нар зөвхөн намар өвлөл маш их хэмжээний махыг санал болгодог. Бос үед нь байдаггүй. Гэтэл гадаадын бизнес бол одоо жилээр нь хэдэн жилээр нь төлөвлөжсөн ингэ байж байгаа. Тэгэхээр яг энэ хэрэглэгчийн одоо хүсэл цаашид нийлсэн жилийн одоо турш шинэ мах нийлүүлдэг энэ системийг бий болгоё. Тийм учраас энэ Хятадаас, Оросоос одоо алиас нь ч одоо бид нар хамтарч ажиллах бэлэн байгаа юм. Сайхан махны экспорт гаргаад эхэлсэн л дээ. Энэ дэр танай компани шалгуур нь хангаж байна. Тэгээ яг бид нар бол бүх махны бизнес гэж байгаа монголчуудын хүсэл Хятад руу мах гаргах шүү дээ. Тэгээ энэний одоо эхнийх нь алхам нь болж бол ямар ч сан говьлтан Бургастан баамтаар мал гарч ирсэн, мах гарч ирсэн. Тэгээ энэ дээр бол одоогор манай төвийн өрөөнийг бол нээгээг байгаа. Тэгэхээр бид нар тун утгагүй энийг бол нээгээд биднэрт бол нэлээд том боломж одоо ирэх болов уу гэж харж байгаа. Дархны нэг гол давуу тал нь хүнд үйлдвэрлэл металлургийн салбарыг амжилттай хөгжүүлсэн явдал юм. Төмрийн хөдрийн уурхаагаас боловсруулах үйлдвэр хүртлээ төмөр замыг ганцхан жилийн дотор хувийн хөрөнгө оруулалтаар шийдсэн Дархны төмөрлөгийн үйлдвэрлэлийнхэн ч цаашдын томоохон бүтээн байгуулалтуудаа хөрөнгө оруулалт татгаар ирсэн байлаа. Нэгэн жилийн дотор төмөр зам тавьчлаа гэдэг дээр хүмүүс их гайхчихардаг л да. Үнэхээр хөрөнгө оруулалт бэлэн байвал ийм шуурхай байдлаар ажиллах хүчин чадал танаад байна уу? Бүтээн байгуулалтуудаа Ер нь бол бид өөрсдөө голж болохгүй. Бид үнэхээр хийж бүтээж чаддаг гэдгээ бол одоо яг зөвхөн ганцын жишээгээр бол зүйлээ харуулж чадлаа гэж бодож байгаа. Тэгэхээр чаашиж гисэн одоо төр хувийн хвшлийн түншлэлийн зарчмаар одоо ийм томоохон төслүүдийг одоо явуулахад бол болохгүй юм байхгүй. Үр дүнгээ бол өгч ийн гэдэг нь бол илт харагдаж байгаа. Тэгэд өмнө нь бол нөгөө хаягдл төмрийг дахин боловсруулж ирсэн шүү дээ хайлуулаад. Одоо болохоор төмрийн хөдрөөс нь металл одоо боловсруулах замаар яг металлургийн жинхэнэ тэр процессыг л Монголд нутагшуулах гэж байгаа. За одоо төсөл ямар шатанд явж байна? Хизээ бид нар яг өөрснөө боловсруулдаг үйлдвэрээ нээх байлбарсаар. За тийм. Дархны төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсанаас хойш бол ер нь бол дахин хайлуулах одоо хаягдл төмөр хаягдлыг дахин боловсруулж гам бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн эв технологи дээр явж байсан. Ер нь бол үйлдвэр баригдсан анхны утга санаа зарчим нь бол Дархан сэлэнгийн бүсийн төмрийн одоо орд газруудад төчгөлж одоо үндсэндээ Монголд ган төмрийнхаа хэрэгцээг хангаж ажиллах юм зорилготой байсан. Тэгэхээр үндсэндээ бол одоо яг энэ ажлыг бид төсөл болгоод хэрэгжүүлээ явж байгаа. Би дээр хэрэгэлсэн 1-р шатны уул уурхайн бүтээн байгуулалт ажилд үндсэндээ дууссан. Тэгэхээр төмрийн хөдрөө бид одоо 2 шатны боловсруулалтанд оруулаад дараагийн одоо яг эцсийн гам бүтээгдэхүүн гаргаж авах тэр үйлдвэрлэлд оруулах шатанд ороод ирсэн. За энэ жилээс бид 2-р шатны ажлууд руу нэлээд орж байна. За шууд ангижруулсан төмрийн
технологиор бид одоо үндсэн сонголтоо хийгээд төсөл тооцоо өрчсөн судалгаануудаа хийгээд явж байгаа. Тэгэхээр эхний одоо техник, эдийн засгийн судалгаа, за инженерингийн төслийнх нь одоо баримтчигт бол бид гар үсэх зурсан байгаа. Тэгэхээр энэ ажлыг бид одоо энэ ондоо бол үндсэн үйлдвэрийнхаа суур шавыг тавина гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бол энэ төрлийн үйлдвэр бол нэг 2-оос 2.5 жилийн дотор одоо босгодог барьдаг ийм олон улсын практикт туршлага байгаа. Тэгэхээр би ч гэсэн бас төслийнхаа цар хүрээ юу одоо үргэлжлэх хугацаанд дээр энэ хэмжээгээр одоо төлөвлөн төсөвлөж одоо тооцоогоо хийгээд явж байгаа. Одоо гадаадын хөрөнгө оруулалт ч юм уу ер нь томоохон хөрөнгө оруулалт хамгийн шаардлагатай байгаа процесс нь юу вэ? Хэдийн хэмжээний санхүүжилт татах шаардлагатай байна? Ер нь бол 2014 онд концессийн гэрээ байгуулахад одоо нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг 700 гаруй сая доллар гэж тооцсон байдаг, урьдчилсан тооцоо. За нэгдүгээр шатны уул уурхай бүтээн байгуулалт нь бол дандаа энэ дотоодын уул уурхай техник эзэн засгийн үндэслэлээр явж байсан. За энэ жилээс бол бид ажил дүрийн яамны захиалгатай одоо дэлхийн банкны санхүүжилтээр бол зохицолборын хэмжээнд 2-р шатны томоохон гангийн үйлдвэрийн интруусан гангийн үйлдвэрийн өргөтгөлийн за 350 мянган тонн хүртэл одоо ган бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх энэ том бүтээн байгуулалтаа одоо техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа руу одоо орж байгаа. Тэгэхээр энэ дээр илүү наривчлагдаад одоо тооцоонууд нь гараад байна. Гэхдээ энэ бол Монголд бол зайлшгүй хэрэгцээтэй одоо ийм том төсөл. Монгол улс бол одоо аж үйлдвэртсэн улс орн болох гээд эндээ бүр тусгаалan аж үйлдвэр яамаа байгуулад ингээд нэлээд том бодлогоудаа батлаад ингээд явж байгаа учраас энэ бол одоо бид тэдний бол хийх ёстой зүйл. Одоо яг аж үйлдвэрийн суур болсон төмөрлөгийн үйлдвэрийг бол бид хөгжүүлэхээс өөр замгүй бид бол ингэж хөгжлийнхаа шинэ түвшинд гарна. Манай дотоодын төмөрлөгийн хэрэгцээ ямар вэ? Одоо бид тухайлбал импортынхаа цементийнхаа хэрэглээг бүрэн хангацсан гэж байна шүү дээ. Тэр шиг яг ингээд дотоодын төмөрлөгийн хэрэгцээгээ бүрэн хангахад танай хүчин чадалтай харьцуулахад ер нь потенциал нь ямар вэ? Төмөрлөгийн үйлдвэр бол ер нь анх байгуулахдаа жилдээ 100 мянган тонн барилгын одоо халуунаар зөөлсөн ган бүтээгдэхүүн буюу ган төв арматурыг үйлдвэрлэх гэсэн ийм технологиор одоо баригдсан байдаг. За өнөөдөр бол нэг хүчин чадлынхаа 50 гаруйгаар ажиллаж байгаа. Ер нь бол Монголын ган бүтээгдэхүүний хэрэгцээг статистикийн газрын судалгаанууд, галийн газрын судалгаануудаар авч үзэхэд бол нэг 500 мянган тонн хүртэл одоо ямар нэгэн төмөр ган идэл бол импортоор орж ирж байгаа. За үүн дотор бол яг барилгын чиглэлийн бүтээгдэхүүнүүд бол 200-250 мянган тонн байх жишээтэй. Сүүлийн 1-2 жил бол энэ хэмжээ бол уурсан. Гэхдээ цаашдаа бол энэ үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн барилгын зах зээл сэргээд ирэх юм бол Монгол улс бол хөдөө аж ахуй хөгжсөн одоо хот одоо хөгжих юм боломжтой цаашид хөгжлийн зөндөө одоо боломжууд байгаа учраас энэ ган бүтээгдэхүүний хэрэгцээ бол цаашид өснө гэсэн бид ийм таамаглалтай байгаа. Энэ дээр ч гэсэн бас сүүлийн одоо судалгаанууд гадны одоо байгууллагуудын судалгаанууд байдаг. Тэгэхээр энэ цаашаа өснө гэсэн тийм одоо таамаг байдаг. Тэгэхээр өнөөдрийн зөвхөн одоо тулгараад байгаа эдийн засгийн өндөрлөлтөөс үл шалтгаалan ирээдүйн рүү харсан одоо тоо баримт, статистик боломжууд дээр үндэслээд бид бол цаашдаа энэ том бүтээн байгуулалт хийгээд энэ бол Монголд үр ашиг өгөхөд бол өөрөө итгэлтэй. Minj Property компанийн хувьд барилгын томоохон төслүүдэд танилцуулсан бол барилга бүтээн байгуулалт орон сууцчлалтын чиглэлд өөр хэд хэдэн томоохон төслийнхэн хөрөнгө оруулагчдыг зорио ирсэн юм а. Хөрөнгө оруулалтууд татаад бизнесийн үйл ажиллагаа өргөжлөхөд боловсон хүчний нөөц хамгийн чухал байдаг. Яаж бэлтгэж чинь ямар нөөц бололцоо байна? Дахны боловсролын байгууллага 2 том хөгжлийн төслийг танилцуулж байгаа юм. Нэг нь одоо боловсрол хотхон гэдэг 15 га газартай сургууль цэцэрлэг олон улсын одоо нэг дээд сургуультай тэгээд одоо хүүхдийн хот хичээлийн коммунит гэдэг цогцор хотголдоо. Тийм учраас гадаад энэ хүмүүс бол энэ хотхонд бол та бүгд өөрийн орны хамгийн одоо дээд зэрэглэлийн сургууль, ерөнхий улсын сургууль, эсвэл одоо хүүхдийн хот хичээлийн үдийн цайд холбоотойгоор эрүүл аюулгүй орчин нөхцөлд хоол үйлдвэрлэх коммунитиг одоо байгуулж болно гэдэг санааг ярьж байна. Энд их зөвсөлт сонирхолтой юм. Хоёрт нь бол Архуул аймгийн төрийн өмчийн 14 сургуулийн бүгдийг нь одоо ухаалаг сургууль, смарт скул болох. За бид бол гараагаа эцсэн шилэн сургууль болох асуудлыг үндсэндээ аппликейшн манай дарга бүрэн шийдсэн. Одоо 2020 он гэхэд өндөр технологи оруулж ирээд бүх сургуулийг ухаалаг сургууль болгочих юм бол энэ мэдээлэл технологи суурилсан маш том одоо хүчтэй ахлах сургуулиудыг болно гэсэн энэ хоёр том төслийг хэлцүүлж байгаа маань. Аймгийн засаг дарга
Дархан уулын эзний холбоо, Дархан уулын үйлдвэрчний холбооны хамтарсан энэ нийгмийн зөрчлийн 3 талд хэлэлцээр тусгагдсны дагуу манай консорциум үйлдвэр ажилчдыг хямд төлөвтэй орон сууцаар хангах энэ төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын форумд оролцож байна. Тэгэхээр бидний гол зорилго юу гэвэл үйлдвэрийн ажилчдыг хийж байгаа учраас дарханд одоо бодит байдал дээр метр квадратын үнийг яаж бууруулах вэ гэдэг чиглэлээр төслүүд хийгдэж байна. За тэгээд манайд бол дарханд бол одоо бидний өнөөдөр авсан судалгаагаар одоо 20 гаруй мянган ажилчид яг үйлдвэрт ажиллаж байна шүү дээ. Хувийн ёсны салбар. За тэгээд үйлдвэрийн ажилчдаас бол бид одоо та 1 өрөө юу 2 өрөө 3 өрөө орон сууц танд хэрэгтэй юу гэдэг тийм мониторинг судалгаануудыг авдаг. Ямар үн өртөгтэй танд таарах вэ гэдэг судалгаануудыг бид аваад тэгээд энэ бидний судалгаа эдийн засгийн тооцооллыг одоо дахиж мониторинг судлаад бидэнтэй хамтарч ажиллах гадаадын хөрөнгө оруулагч байвал бид бол хамтарч ажиллахад бэлэн. Өнөөдрийн байдлаар бид Солонгос болон Хятадын компаниудтай бол ийм харилцан одоо бизнес форум туршлага солилцох уулзалтууд хэд хэд удаа хийсэн. Өнөөдрийн уулзалтан дээр харахад бол Оросын холбооны улс, Хятад ард улс, Солонгосын төлөөлөгчтэй бид бол энд оролцож байгаа Хятадын талд болон одоо энэ хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтдаа ажиллах чиглэлээр бизнес форум одоо бизнес уулзалт хийхээр юм төлөвлөгөөтэй. Үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг төр хувийн хөвшлийн түншлэлийн замаар хэрэгжүүлж, орон нутагт нэмэн үртгийн сүлжээг бий болгох замаар орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, улмаар экспортын чиглэлд түлхүү хөгжүүлэх санаачлагыг тэд гаргасныг онцлох ёстой юм а. Иймээс чуулганы 2 дахь өдөр нь аймгийн удирдлагууд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаа дагуулад төслийн үйлдвэрүүдэд бичлэн танилцууллаа. Эдийн засгийн хямралыг сүрж, ажлын байруудыг олноор нэмсэн шинэ үйлдвэрийг Eco-Nos компани Хөгжлийн банкны 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгуулад байна. Хүний эрүүл мэндэд хоргүй, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талтай барилгын дулаан тусаарлах материалыг хоньны ноос ашиглан үйлдвэрлэж эхэлсэн нь эрэлт өндөртэй байна. Экологийн энэхүү цэвэр бүтээгдэхүүнээ тэд Япон руу экспортлж эхэлжээ. Одоо үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр нэмэлт хөрөнгө оруулалтын нөхцөлөө хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Харин дархны брэнд болсон Дархан Нэхий компанийн хувьд импортыг орлохоос гадна Казахстан, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын зах зээл бүтээгдэхүүнээ аль хэдийн экспортлж эхэлжээ. Мөн охин компани нь болох Нэхий Яг компанийн гутлын болон сахины үйлдвэрүүдэд хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Оногт 150 шиг гутал үйлдвэрлэх хүчин чадалтай гутлын үйлдвэр нь өөрсдөө боловсруулсан цэвэр арьсаараа спорт гутал буюу пүүз үйлдвэрлэж эхэлсэн нь гадныхны анхаарлыг баггууд татлаа. Ийхүү Дархан уулын аймагт анх удаа олон улсын чанартай эдийн засгийн чуулган зохион байгуулагдахад зөвхөн яриад өнгөрсөнгүй төр хувийн хөвшил олон улсын түнш орнуудын төлөөлөгчтэй оролцоотойгоор хөгжлийн шийдлээ хамтран хэлэлцэж, тодорхой гарцууд санал болгож, хөрөнгө оруулалтын томоохон гэрээ хилцлүүд хамтын ажиллагааны санамжчгүүд байгуулад амжсан нь форумын гол ач холбогдол байлаа. Монгол улсын бусад 20 аймагт ч үлгэр дуурайл болохоос олон улсын энэхүү форум нь зөвхөн дархны хөгжлийг урагшлуулах биш, төвийн бүсийн хөгжлийн тулгуур төв болсон дархнаар дамжуулаад бүс нутгийг бүхэлд нь хөгжүүлэх зорилгын илэрхийлэл болсон юм а. Чууд бид бол төвийн бүсийн хөгжлийг болгож байгуулнаа. Нийслэл Улаанбаатар хоттой хотны замаар уулуурхаа өгсөн Эрдэнэт чөлөөт эдийн засгийн бүс сэлэнг аял жуулчлалын бүс өсгөл аймагуудаа төмөр замаар огцоо. Тэгэхээр бид өнөөдөр зөвхөн Дархан хотын хөгжил биш, энэ одоо саяын дурдсан бүс нутгуудын нээлттэй эдийн засгийн бүс нутаг байх, энэний төв нь Дархан байх гэдэг энэ шийдвэрийг улсын хурал, засгийн газрын түвшинд шийдвэр гаргах ийм одоо саналыг тавьж байна. Энэ шийдвэрийг манай улсын удирдлагууд бүлээн авч шийдвэрийг гаргана гэдэгт найдаж байна. Том зорилгоор том алхмууд хийж эхэлсэн нь дархны хөгжлийн загварын гол онцлог юм а. Харин одоо зорьсон зорилгоо ажил хэрэг болгох л үлдэж байгаа юм а. Дархны хөгжил олон улсын эдийн засгийн чуулганы үйл ажиллагааны талаар бид эдийн засгийн тойрон нэвтрүүлэгтээ цувралаар хүргэлээ. Анхаарал татсан төслүүд олон байсан. Тэдний дотроос хамгийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан ийм төслүүдийг бид та бүхэндээ танилцуулсан юм а. Ингээд эдийн засгийн тойрон нэвтрүүлэгтэйгээ хамтаагаараа анхаарал хандуулсан үзэгчтэй баярлалаа.